105-ыг хэрцэх нь 68 м ногоон талбай 90 минут. 2 баг 22 тоглогч. Нэг зорилгын хил төлөө. Цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн нүргэн. Энэ спортын ачаар дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс нэгэн дээвэр дор цуглаж нэгдэн нийлдэгэ. Хэрвээ хөлбөмбөгийг тайзыг нэрлэх юм бол тэр тайзын нэгэн гол зүр нь Cristiano! I tried to show him. Yeah. Calling on you with a pick and roll. Younger flame, he in sicko mode. Made this here with all the ice on in the booth. At the gate outside, when they pull up, they give me loose. Yeah, jump out, boys. That's Nike boys hopping our coast. This shit way too big. When we pull up, give me the loot. Was off the Remy. In my mind, I'm always the best. In my mind, not just this year, but always, I'm always the best. ялалж байгуулах. Тэрэл дүнд хамгийн чухал зүйл тэгээ болоо тэмлэнгээ. 12 настайдаа л гаргасан шийдвэрэн тэр үргэлж ялахын тулд хичээх байлаа. Роналдог хайрлах хүмүүс их, үзэн язах атгарах хүмүүс ч их. Гэвч нэг зүйл тодорхой нь тэр бол 21-р зууны хамгийн чанга суурайдах нэр, хамгийн тод гэрэлтэж буй нүүр царай. Энэ цаг үеийнхээ алдарнуудын алдарцаа олон мянган тамирчдын төсөв хатуужил тууштай байдлын бэлэг тэмдэг. Мэргэжлийн хөлбөмбөгтэй холбогдсон 23 жилийн карьер эвдсэн рекордууд үлдээсэн. Би даасандаа хэрэг мөнгө байгаа мэдхэ байсан гэж Хэвнийг хариулах тэр олон сая хүний төсөөлж чадах амьдралаар амьдардаг. Авиас чадвар, алдар нэр, үнэнч фанатууд, үзэсгэлэн технэр хүмүүс хурдан үлэг, тансаг хортоош бүгд хүнд бий. Гэсэн ч түүний бүхнээс давж гарсан үзэсгэлэн чанар хизээж ханд цаддгүй тэмүүлэл нь энэ олон жилийн дараа чивээрээ. Тэр бол зогсшгүй юм биш. 1000 гол эзэн болох заяатай энэ цагийн амьд домог. Кристиано Роналдо dos Santos Aveiro туулсан их саад бэрхшээлүүд нь ердөө түүний амжилтын үндэс болсон юм. Тэр бол хүсэл тэмүүлэл, өөхгүй хөдөлмөр, тууштай байдлын огтлолцолд жинхэнэ ижид төрдгийн тод жишээ билээ. (1985 оны 2 сарын 5 Португал улс. Их газраас зайдуу орших Мадейра арлын ядуухан гэр бүлд Кристиано Роналдо айлын баг хүү болон мэндэлсэн ба хожмоо спортын түүхэнд хамгийн агуу нэгэн болох хүн төрсөн гэдгийг хинж төсөөлөөгүй биз. Роналдогийн цэвэрлэгч тоогоочор зэрэг ажиллан бага насны 4 хүүхдээ арайхийн тэжээж амьдрна. Харин түүний аав Хосе цэцэрлэгчээр ажиллангаа жижиг хөлбөмбөгийн багийн арын албанд цагаар ажилладаг байлаа. Хоёр идэхгүй хоосон онохгүй тулд өдөр бүрэл зүтрэнэ. Тэр багаас л хөлбөмбөг тоглож эхэлсэн нь түүний өссөн орчинтой холбоотой. Аргачгүй биз. Их газрын Европ бол хөлбөмбөгийн үлгийн нутаг. Аав нь хөлбөмбөгийн клуб цагаар ажиллаж, үеийн хүүхдүүд нь ч бөмбөг өшгөлжил цагийг өнгөрөөнө. Гэхдээ зэрээр хөлбөмбөгийн спортод 91 заяахааргүй авьяастай байсан юм. Ердөө 12 настайдаа спортын өсвөрийн актанд дэлсгээр Португалийн нийслэл Лисбонд ирж гэр бүлээсээ холдсон. Цэвэр авьяастайч туршлага багтаа түүний мэргэжлийн тоглогч болох боломж нь эндээс эхэлсэн. Тэнд өнгөрөөсөн 3 жил үнэхээр хэцүү байсан талаар тэр дурсдаг ба ганцаардмал сурлага таараа нутгийн айлгасаач болж хүүхдүүдэд дээрлэхүүлнэ. Гэр бүлийн ядуу гэдгэрэн шоглолт орд үзнээс үүдэн багш руугаа санал шийдэжсэн удааш түнд бий. Үүнээсээ болж тэр сургуулаасаа хөөгсөн ч Роналдо хөлбөмбөг тоглох чадвараар үеийнхнээсээ хэнийгч урдаа оруулахаргүй байлаа. Бусад тамирчдаас ялгарх мэргэжлийн тамирчны хат, өөрийгөө цаг үргэлж дайшлах сахилга бат, зөвхөн өөртөө найдах сэтгэлийн тэнхээгээд энэ бүхэн тэр үе түн суусан гэдэг. Гэвч түүний хүсэл мөрөөдөл цаашлаад амь насанд ч аюул болох зүрхний өвчтөд тэр нүүр тулсан юм. Насан турсан хүний зүрхний цохилт энгийн үед минутад 60-аас 100 удаа цохилдог бол дөнгөж 15 настай Роналдогийн зүрх минутад 100-аас дээш цохилж байсан юм.
Өөрөөр хэлбэл зүгээр сууж байсан ч зүрхэн цээжнээс нь өсрөнө гэлтэй мэдрэмж ба үүнийг зүрхний хэм төрөсөх өвчин гэж нэрлэдэг. Зүрхний хаалгаа амжилтгүй болвол яах вэ? Амжилттай болсон ч эргээ бэлтгэлдээ орж чадахгүй бол бэлтгэлдээ орсон ч зогсолтгүй хүүхдэд зэрэгцэн дахис сэдвүүлгээд олон эргэлзээ айдас дунд мэс заслын ширээн дээр хэвцээ. Нэр тайлбарлагч Балжин Нямгаа хэлдгээр хөл өмгийн бурхан тэнгэр ивэж гимэн хайртай спорттоор Роналдо эргэн хөл тавьж чадсан юм. «2003 оны 8 сард Манчестер Юнайтедтай хийсэн хүсэг тоглолтын үеэр Сэр Алекс Фергюсон түүний авиас чадварыг олж харсан ба түүнд эргэлзэх юу ч байсангүй. Үүнээс 7 хоногч хүрэхгүй хугацааны дараа 18 настай Португал хүү Манчестер Юнайтедийн өмсгөлийг өмсөх болсон бөгөөд үеийн домгууд нь өмсөн 7 дугаарыг тэр өвлөн авсан. Ердөө 18 та залуухан тоглогчдэр бүгдийн анхаарал төвлөрч Сэр Алекс Фергюсоны хатуугараар Роналдо өөрийгөө улам ихээр таньж нээсэн гэхэд болно. Түүний хийсэн гол гайхалтай цохилтууд талбай дээрх хурд хүч энерги нь Английн лигийг чимж дэлхийн хамгийн сайн тоглогчдын нэгээр зогсохгүй хөл өмгийн ертөнцийг эзэгнэх хамгийн шилдэг гэдгээ батлан харуулсан. 2008 онд Роналдо анхны Баллон д'Ороо хүртснээр дэлхийн хөл өмгийн оргилд хүрсэн нь түүний туулж ирсэн хөдөлмөрийн бодит шагнал байлаа. Энэ зөвхөн түүний биш Манчестер Юнайтедийн ч түүхэн мөч болон үлдсэн юм. Гэвч оргилд хүрэх нь түүхийн төгсгөл биш харин дараагийн сорилтын эхлэл гэдгийг тэр хамгийн сайн мэддэг байв. Түүний амбиц, хүсэл тэмүүлэл хизээш юунд ч хүрч байгаагүй мэт үсгэлэн дайрдаг чанар нь Роналдог бусад шилдэгүүдээс ангилж өгдөг. Арих дараас хар тамхи 6 цэнгийн үсч яваа залуу тамирчдын эргэн тойронд өрнөх энгийн зүйл. Ингэж карьераа дуусгасан ч болоо. Буруу сэхэж буруу замаар орж болох байсан ч арих тамхи битгий хэл гаста ундаанаас тэр татгалзана. Энэ спортын эцсийг үзэх зорилготойгоор байнгын насал сургуулалт, хоолны дэглэм, эрүүл мэндэд тэр хамгийн өндөр сахилга баттайгаар хамгаалдаг. Үүний дараа 2009 оны 100 түүхэнд хамгийн үнэтэй тоглогч болон Реал Мадридэд оцсон. Түүний нээлтийн ёслолд 90,000 гаруй хүн Сантьяго Бернабеу цэмгэлтэд цуглаж хөл өмгийн түүхэнд шинэ үеийн эхлэл болж байлаа. Тэнд Кристиано зөвхөн клубын төдийгүй дэлхийн хөл өмгийн нүр царай болж амжилтын хэмжүүрийг дахин тодорхойлсон. You know, if we think about Champions League, if we think about Euro, we think about Cristiano. If we think about football, we think about Cristiano. Аврагуудын лигийн бас нэгэн нэр бол Роналдогийн лиг. Тэнд бүх анган тамирчид өөрсдийн түүхийг бичих гэж улаан галзуу тэмцдэг бол тэр хуудас дээрх хамгийн тод нэр бол түүнийх. 2008 онд Москвагийн Бородо шөнө аврагуудын лигийн анхны цомоо улаан чөтгөрүүдийн хамтаар тэр өргөж дараа нь Мадридын цагаан өмсгөлтэйгээр Европын хаан ширээг эзэнсэн. 2016, 17, 18 он 3 жил дараалан титэм зүснэ нь хөл өмгийн ертөнцийн хөвшөөн дээр сэлэгдэв. Хизээ нэгэн цагт өөр хотод төрж шинээр баатрууд мэндэлсэн ч аврагуудын лигийн тэнгэр түүний нэр нар шиг гэрэлтэнэ. Роналдог зүгөөш нэг Мистер Champions League гэж дууддаг. Ширэнгэн ой шиг ширүүн тэмцэл дундаас үргэлж гол болон гарч ирдэг тэр бол аврагуудын лигийн бүх цаг үеийн мэрэгэн бууч. 5 удаагийн авраг, шийдвэрлэх мөчийн хаан. Тиймээс л хүмүүс түүнийг Мистер Champions League гэж дууддаг. Бүхэл бүтэн 15 жил гаруй хугацаанд Европын хамгийн хатуу ширүүн тэмцээнийг нойлгосон түүхийн шагнална. Ла Лигийн түүхэнд үлдэх голууд, тасралтгүй давшилт, Лионел Месситэй хийсэн түүхэн өрсөлдөөн нь түүнийг улам бүр хязгаарыг давхад хүргэсэн. Реалд оцсноос хойш тэр дахин 4 Баллон д'Ор өргөсөн нь түүний зүгээр нэг супер тоглогч биш, харин домог болгон үлдээсэн юм. Товчхондоо Манчестерт нэрээ дуурсгаж, Реалд очин түүхийг бичсэн. Ювентус, Ман Ю, одоо Ал Насер гээд карьерийнхаа төгсгөл рүү алхаж бууж түүний амжилтууд үргэлжилсээр байна. Роналдо Ал Насерийн төлөө 100 дахь голоо оруулваа. Цаашдаач ийм амжилт үзүүлэх тоглогч ахиж гарч ирэхгүй гэсэн. Энэ бүхнээс гадна мэдээж түүний амьдралын хувийн асуудлууд карьерт нь ихээхэн нөлөөлнө. 2010 онд гинтийн байдлаар ууган хүүгээ үлгэдэн авснаа зарласан тэрээр 2017 онд ахин бүл нэмсэн билээ. Олон нийтийн шүүмжлэл, хит их хяналт, шахуу цагийн хуваар дундч тэрээр хувийн амьдрал эцэг хүний үүргээ умартаагүй юм. Гэтэл 2022 онд хожим түүний амьдралын хамгийн хүнд үе байсан гэж дурсагддаг гүнэгт явдал тохиосон. Энэ нь зөвхөн хувийн амьдралтын төдийгүй түүний карьер, тоглолтын форм, олон нийтэд харилцах харилцаанд ч ностой нөлөө үзүүлсэн байдаг. Түүний сүйт бүсгүй 2018 оноос хойш харилцаагаа олон нийт зарлж хамт амьдрах болсон Жоржино Родригес төрхийн хүндрэлээр ихэр хүүхдийн нэгийг алдсан юм. Энэ үед Роналдо Манчестер Юнайтед тоглож исэн бөгөөд хүүхдээ алдсан өдрөөсөө хойш хэд хоног бэлтгэлдээ оролцоогүй. Эргээ талбайдаа гарахтаа уйлж, анхаарлан сарнилсан, урам зориггүй болсон байгаа нь эсрэг багийн фэнүүдийн зүрхийг зүссэн мөч байв. Үүний дараа сэтгэл зүйн тогтворгүй байдал шалтгаалаа олон тоглолт алгасаж, энэ нь багийн дотоод харилцаанд нөлөөлж байлаа.
Өдийг хүртэл тэрээр тууштай байдлын бэлэг тэмдэг байсан бол одоо бэлтгэлээ алгах сэлгээн цух болбоо. Ингээд дасгалжуулагчтайгаа зөрчилдөх болсны улмаас эцэст нь 2022 оны 12 сард гэрээгээ дуусгаж Манчестер Юнайтед бүлгийг албан ёсоор тэр хаасан. Хүүхдээ алдсныхаа дараа Кристиано нийгмийн сүлжээнийх идэвхтэй багсгаан сэтгүүлчдээс зайлсхийж хувийн орон зайг нь хүндлэхийг сануулжээ. Тэрээр би өмнө нь олон зүйл туулсан. Гэхдээ энэ бол миний амьдралын хамгийн хүнд мөч. Хүүгээ оршуулж охиноо тэрж явахдаа надад ямар байсныг хэн ч ойлгож чадахгүй хэмээн хэлсэн байдаг. Эцэг хүн дэлхийн ертөнцийг эзэлж чадна. Гэхдээ үр хүүхдээ хамгаалж чадаагүй гэдгээ мэдрэх мөчөд бүх ялалтаа мартдаг. Ямарваа нэг зүйл цаг хугацааны ирэх нь мартагдах нь орчлонгийн хууль. Агуу нэрч дурсамж болгоцордог. Харин цөөн үед нь л тодыг ирлэх домог болон үлддэг ба Роналдо гарцаагүй тэдний нэг. Мадеригийн гудмын шүүрдэн зогсох тэрхүү өдгөө хэдэн зуун сая хүнд итгэл найдварын бэлэгдэл болжээ. Кристиано бол босоо тоглогч. Амьдрал түүнийг олонтоо унагсан ч тэр ахин хөл дээр боссоор ирсэн. Өөрийн хүчээр бүгдийг босгосон тэр хүнд хэцүү амьдралыг туулж үтснээр бусдад ч байгаагаа хуваалцдаг. Хөл өмгийн талбайгаас гадна буйны өвс, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлд асар их хөрөнгө оруулалт хийж Кристиано олон хүний амьдралыг өөрчилсөн. Өдгөө 40 насыг давж байгаа хэдийж Португалийн шигшээ багийг ахалж удирдсан хэвээр. 2022 оны дэлхийн аваргаар дэлхий түүнтэй хамт уйлсан. Амтан болгон түүнийг үүсгэж даг балан бахаа хангаж байсан. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Хинч Роналдо шиг тууштай, шартай, зоригтой өнөж 20 жил бэлтгэлтэй хамгийн түрүүнд ирээд 20 жил бэлтгэлээс хамгийн сүүлд буцаж чадахгүй. Цорын ганц гэдэг ганцхан түүндэл зохино. 2024 оны Еврогийн үеэр бүх цэнгэлэх, бүр эсрэг багийн фэнүүд хүртэл алга ташаа огтож байсан нь түүний нэр хүнд нөлөөллийг илтгэв. Европын аргууд хин 6 дараалал орж 5 дараалангүй болдож 6 дараалж ассист өгч чадах юм бэ. Роналдо л чадна, өөр хинч биш. Аваргуудын лигийн бүхэл том рекордыг эзэмшдэг шиг Европын аваргач хамаг том рекордыг тэр л бас эзэмшдэг. 23 жил шигшээдээ гангарч байна. 23 настай залуу төрхөөс нь эхлээд өнөөдрийг хүртэл тэр гангарсан арилна. Үзэн ядагчдынхаа үйлийг үзэж үнэнч фанатуудынхаа зүрхийг твтэн 40 настай ахлагч маань үндэстнүүдийн лигийн хамгийн эцэгтэй торгон бүжүүдэд гялалцсан. Хамгийн хэрэгтэй голуудыг удаа дараа оруулсаар Португалийн дөхөнд 3 дахь цомыг тэр шигшээ багтайгаа хамт өргөсөн. Роналдо Португал хөл өмгийн түүхийн нэг хэсэг биш. Тэр бүхэлдээ Португалийн хөл өмгийн түүх билээ. Түүнээс өмнөх 70 жилийн хугацаанд финалдж үзээгүй Португал түүний 90 үед 3 цомыг өргөсөн юм. Гэвч тамирчны хамгийн агуу амжилт зөвхөн түүний хүрсэн цомоор хэмжигдэхгүй. Харин тэр өөрийн спорттоо юу үлдээж чадсанаар хэмжигдэнэ. Кристиано зөвхөн баг, үндэстэн клубыг хожил хөтлөө зогсохгүй. Нэг бүхэл бүтэн үеийг урам зоригоор тэтгэсэн билээ. Залуу үеийн тамирчид түүний баялаг төхөөр өөрсдөө хурцлж, төвчээр сахилга бат энэ спортод амьдралаа зориулсан хайр зэрэгээр нь хүндэлдэг болсон. Хөл өмгийн талбай дээрх 23 жилийн гайхамшиг өдөр бүр өөрийгөө даван тулсан хэмжээшгүй их зөрөг төвчээр хүсэл мөрөөдөл, тууштай байдал, цөхрөлгүй хөдөлмөрийн огтлолцолд жинхэнэ ид төрдгийн тод жишээ Кристиано Роналдо dos Santos Aveiro. Энэ бол түүний нэрийн хуудас. Ходуултнаас нь тэнгэрийн үнэр, фүүснээс нь газрын үнэр, хэтвчнээс нь Еврогийн үнэр, хүзүүнээс нь хүүхдүүдийн сэвлэг үнэртсэн Кристиано Роналдо тоглолтын данаа арцааг нэг тэгин арцаатай болгожээ. Энэ хөрхөн үндэд үзэгчтэй дэлхийн нийтэд намайг битээ шүүмжлээд байна. Надаар битээ оролдоод байна. Би хийдгээ хийнэ гэдгийг энэ залуу өөрийнхөө эсрэг үзэлтнүүдэд угтаа харуулж байна. Агуу амтан гэдэг бол агуу байдгийн манай тэнгэрийн амтан бол тэнгэрийн амтан байдгийн манай. Роналдо минь чамайг магтах гэхнээ миний монгол хэлний үгсийн сан үрхгүй байна.